Энэ бүхэн чинь явж илгээр шүүгдээд за тэгээд дараа нь одоо биеэс гадагшлахдаа илэг хороо цөсний хүүдийн рүүгээ цөс болгож ялгаруулж байгаа. Тэгэхээр цөс гэдэг бол хүний биед байгаа хортой бодисуудыг цуглуулж байгаа. Одоо цөсөн дотор бол маш их хэмжээгээр даавар, эм бэлтгэл энэ хорт бодисууд бол байдаг. Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр манай төв дээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь бол цөсний асуудалтай, цөсний өтгөрөлтэй хүмүүс эзэлдэг. Тэгэхээр цөсний өтгөрөлтэй хүмүүс яах вэ? Одоо цөс өтгөрөлтэй үед ямар арга хэмжээ авах вэ талаар бид нэр одоо эрүүл мэндийн коуч, шинэ тэжээл судлаач, бэмжээгчтэйгээ одоо цуврал ярьцлага бичлэгийг та бүхэндээ хүргэх гэж байна. Бидний ярианаас та бүхэн өөрт хэрэгтэй олон мэдээлэл зөвлөгөөг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс ер нь цөсний хүүдийг ахуулчихдаг. Тэгэхээр цөс ер нь хүний биед ямар үүрэгтэй эрхтэн бэ? За сайн байна уу. За энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За өнөөдөр бид нэр маш чухал сэдвийн талаар ярих гэж байна. За тэгэхээр цөс бол зөвхөн одоо хоол боловсруулах шүүрэл биш. Цөсний хүүдий бол зөвхөн хоол боловсруулдаг эрхтэн биш. Энэ одоо цөсний хүүдий болон цөсний одоо шүүрлийн үүрэг нь ерөнхий бие махбодын ер нь таны эрүүл мэндэд бол маш олон үүргийг гүйцэтгэдэг ийм чухал эрхтэн байгаа. За тухайлах юм бол одоо цөс бол хүний биеийг хоргоожуулах, халдваргүйжүүлэх ийм чухал үүрэгтэй байдаг. За бид нар мэдэн штэ элэг бол одоо бидний идсэн, уусан бүх хүнсний бүтээгдэхүүнийг за цаашлаад хэрэгэлсэн гоо сайхны бүтээгдэхүүн одоо цэвэрлэгээний ахуйн бүтээгдэхүүн бокс авангаас ахуулаад л тийм ээ цаашлаад одоо үнэртэн одоо тэр ингэсэг энэ бүхнийг чинь таны бие дотор цусны эргэлт рүү ороод ирлээ. За мөн ууж хэрэгэлсэн эмнүүд байна те өвчин нам даах юм, халуун бууруулах, даавар юм одоо өөр маш олон төрлийн эм тариа энэ бүхэн чинь явж илгээр шүүгдээд за тэгээд дараа нь одоо биеэс гадагшлахдаа илэг хороо цөсний хүүдийн рүүгээ цөс болгож ялгаруулж байгаа. Тэгэхээр цөс гэдэг бол хүний биед байгаа хортой бодисуудыг цуглуулж байгаа. Одоо цөсөн дотор бол маш их хэмжээгээр даавар, эм бэлтгэл энэ хорт бодисууд бол байдаг. Тэгэхээр бид нэр цөс бол хүний биеийг хоргоожуулагч, халдваргүйжүүлэгч юм чухал үүрэгтэй. Тэгэхээр бид нэр хэрвээ цөсний үйл ажиллагаа хэвийн байх юм бол улмаар гидсний орчин бол хийн явагдана. Тэгэхээр гидсний бактериуд гэж байдаг тийм ээ. Тэгэхээр гидсний бактериуд хэвийн байх. За гидсний бактери ч өөрөө цаана бидний дархлаатай бол шууд холбогдно. Тэгэхээр дархлаа ямар байх вэ гэдэг нь гидсний бактериас гидсний бактери нь тэнцвэртэй байх уу гэдэг нь бидний элэг цөсний үйл ажиллагаанаас шууд хамаарч байгаа. За хүн болгоны мэддэг одоо цөсний үүрэг бол идэж уусан хоол хүнсний өөх тосыг задлах, боловсруулах, бид шингээхэд оролцдог гэдгийг бол мэднэ. Ер нь баг хүн болгон мэддэг баг. За тэгэхээр та хоол хүнснээсээ авах ёстой одоо өөх тийм ээ сайн өөх. За тэрний эцсийн бүтээгдэхүүн болоод одоо өөхний хүчлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бидээ шингээж авч чадах уугүй юу гэдэг чинь таны цөсний үйл ажиллагаанаас, цөсний хүүдийн үйл ажиллагаанаас бол шууд хамаардаг. За цаашлаад тосон дуустдаг витаминууд байгаа тийм ээ А, Д, Е, К витамин байна. Тэгэхээр энэ витаминууд таны биед шингэх үгүй юу гэдэг нь одоо цөсний үйл ажиллагаанаас шууд бүрэн хамаарна. За мөн одоо кальц, фосфор гэдэг эрдэс бодисууд нь тосон дуустдаг витамины тусламжтай таны биед шимэгдэг учраас ясны одоо бүтэц шүд тийм ээ одоо яс хэрэгжилт явагдах уугүй юу гэдэг маань өөрөө цаанаа бас л бидний цөсний одоо үйл ажиллагаатай холбогдож ирдэг. Тэгэхээр бид нэр цөс гэдэг нь зөвхөн хоол боловсруулах гэдгээрээ биш ер нь хүний ерөнхий одоо гоо сайханд хүртэл одоо арьсны бүрэн бүтэн байдал, салст бүрхүүл бүрэн бүтэн байх, арьс хуурайших, янз бүрийн батгашилт одоо тууралт гарах энэ нь эргээд бас цөстэй л холбоотой болоод явчихдаг. За мөн одоо бидний даавар байна тийм ээ. Тэгэхээр дааврын тогтолцоог бол бид нэр цөс хариуцдаг гэж бас хэлж болно. Ягаад одоо тэрэн дотор бол одоо голчлон стрессийн эсрэг даавар байна. Нөхөн өрчхүүн бол бүх дааврууд орно. Одоо эмэгтэйчүүдийн хувьд бол эстроген даавар, прогестерон даавар, эрэгтэйчүүдийн тестостерон гэдэг эдгээр дааврууд тэнцвэртэй байхад бол цөс одоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо тухайлбал миом гэж их ярьдаг тийм ээ. Хөхний янз бүрийн уйлынхаа за эндометриоз
болоод ингээд нөхөн үржихийн олон асуудал нь өөрөө цаана эстроген дааврын хит идэвхжлээс болж үүсч идэг. Тэгэхээр эстроген даавар нь хит өндөржөөд байгаа, нэгсээд байгаа нь өөрөө бас цаана цөсний үйл ажиллагаа доголдлоос бас болоод ирдэг. За мөн одоо өтгөн ямар гарах уу? Гидсний гөрүүлзэх хөдөлгөөн ямар байх уу гэдэг нь таны цөсний үйл ажиллагаанаас хамаарна. Одоо хэрвээ цөс муу одоо ялгараад урсгал нь одоо удаашраад зогсонгошоод ирэх юм бол өтгөн хатдаг. Эсвэл хэд одоо цөс ялгараад байх юм бол энэ нь эргээгээд гидс одоо гөрүүлзэх хөдөлгөөнийг хэтэрхий эрчимжүүлснээс болоод гүйлгэх. Эсвэл зарим хүний хувьд бол одоо нэг өтгөн хатаал, нэг гүйлгээл ингээд өтгөний байдал бол маш одоо докторгүй юм байдалд хүрдэг. Энэ нь ч гэсэндээ эргээгээд цөсний үйл ажиллагаатай холбоотой байдаг. За жирэмсэн эхчүүд одоо жирэмсний өмнөх тийм ээ одоо жирэмслэлтийн чинь 3 одоо үе шатаар авдаг штэ. Эхний, дундлын, сүүлийн 3-7 хоног гэд хуваадаг. Тэгэхээр жирэмсний эхний 3 сард бол хордлогонд их ордог. Мөн жирэмслэлтийн сүүлийн 3 сард бол бас хордлогод эхчүүд бол ороод байдаг штэ. Тэгэхээр энэ нь өөрөө цаана бол бидний элэг цөсний үйл ажиллагаа доголдоод байгааг бол харуулдаг байна. Тэгэхээр хордлого ихтэй эхчүүд маань өөрөө одоо цөс ерөнхийдөө өтгөрөлтэй байна. Илгэний бие хоргоожуулах үйл явцанд асуудал үүсэж байна гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эндээс харах юм бол би зүгээр заримаас нь л дурдлаа. Тэгэхээр бидний цөсний одоо хүүдий болон түүн дотор байгаа цөсний шүүрэл бол бидний хоол боловсруулах төдийгүй ерөнхий эрүүл мэндийн байдалд бол маш олон байдлаар оролцож олон үүргийг бол гүйцэтгэдэг байгаа. За түрхэн анхаарлаа наашаа хандуулна. Би нэг сургалтын зар та бүхэнд танилцуулах гэж байна. Удахгүй 9 сарын 10-11-нд 2 өдрийн онлайн сургалтыг бид нэр явуулах гэж байна. За энэ сургалтаараа цөсний өтгөрлөө эмгэн ангай гэсэн сэдвийн хүрээнд та бүхэндээ хэрэгтэй маш олон мэдээлэл болон зөвлөгөөнүүдийг хүргэх болон тухайлах юм бол бид нар цөс өтгөрхөөс сэргийлэх мөн цөс хэдийнэ өртгөрсөн байгаа хүмүүст хэрэгтэй хоолны жоруудыг бол хүргэнэ. За энэ жоруудад дотор орсон хүнсний бүтээгдэхүүн нь олдод сайтай хүн болгоны гар доорх юм материалуудаар хийж болох амттай шимттэй ийм хоолны жорыг оруулсан байгаа. За мөн цөсөө хөөх, цөсний урсгалыг сайжруулах зорилгоор бид ямар нэгэн сөрөг нөлөөгүй хамгийн идэвхтэй эрчимтэй үйлчлэх тэрхүү элэг дасгалыг хүртэл зааж оруулсан байгаа. Сургалтынхаа сүүлийн өдөр бид нэр асуулт хариултын цагийг оруулах болсон. Тэгэхээр энэ цагаар та өөр тулгамдаад байгаа асуудлыг мөн сургалтаас авч чадаагүй мэдээллүүдээс гадна бусад мэдээллийг авахад зориулсан ийм одоо харилцах, хоорондоо ярилцах амьд харилцааны цагийг бас багтаасан байгаа шүү. Хэрвээ та манай энэ сургалтанд хамрагдахыг хүсвэл комент хэсэгт 1 гэж тавиарай. Би танд сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.